тооны бүхэл хэсгийн талаар хэдүүлээ одоо үзье. За тэгэхээр энд бол тоон шулуун байна. За тоон шулуун дээр бол тоонууд ингээд өөр өөртөө баяраар бол байршсан байгаа. За энэ дээр нэг тоо гэж тэмдэглэж чинь энд бол 3.5 гэдэг тоо байна. За 3.5 гэдэг тоог юм дөрвөлжин хаалтан дотор бичих юм бол энэ бол 3.5-ын бүхэл хэсэг нь хэд вэ гэсэн үг. Харин буржгаар хаалтан дотор бичих юм бол энэ маань 3.5 гэд бичих юм бол боторхой хэсэг нь хэд вэ гэсэн утгаар илэрхийлнэ. За тэгэхээр 3.5-ын бүхэл хэсэг гэдэг бол 3.5-аас бага бүхэл тоо хэлж байгаа. 3.5-аас бага бүхэл тоо бол 3 болж байна. 3.5-аас бага бүхэл тооноос за энэ 3.5 хүртэлх зайг бол бүхэл тооны боторхой хэсэг гэдэг. Энд бол 0.5 байна. Тэгэхээр энэ тооны боторхой хэсэг нь 0.5 болж байна. За дахиад нэг жишээ аваад энэ үзье. 4.2 гэдэг тоо авч. 4.2-ын бүхэл хэсэг нь 4.2 энд байгаа болохоор 4.2-оос арай бага бүхэл тоо 4 тэ арай бага биш уустаа яг тоотлын бүхэл тоо 4 харин гоё алтан дотор 4.2 гэх юм бол энэ боторхой хэсгийг олно гэсэн үг. За боторхой хэсэг нь бол яг тэр бага бүхэл тооноос 4.2 хүртэл 0.2 зайтай болохоор 0.2 болох нь байна. За дараагийнх нь хэрвээ энэ тоон сөрөг байвал яах вэ? Хасах 2.8 гэдэг тоо байна. Хасах 2.8 гэдэг тооны бүхэл хэсэг хэд болох вэ гэхээр за эхлээд хасах 2.8 гэдэг тоо энд яачаа те зурчээ. За олчээ. Тоон шулуун дээр олчээ. Энд 2.8 байна. За тэгэхээр 2.8-аас яг бага бүхэл тоо нь болохоор хасах 3 болж. Тэгэхээр хасах 2.8-ийн бүхэл хэсэг нь хасах 3. Харин хасах 2.8-ийн боторхой хэсэг нь хэд болох вэ гэхээр хасах 3-аас хасах 2.8 хүртэлх зай буюу 0.2 гарах юм байна. За тэгэхээр бид нар бол одоо юмгаар тоог дандаа эргээр ингэж төсөлж боддог болохоор хасах 2.8-ийн бүхэл хэсэг нь хэд вэ гэхээр хасах 2 гэж гарах гэдэг. За тэгэхээр хасах 2.8-аас арай бага тий яг тэр доотлынхан тэр бага бүхэл тоо нь бол хасах 3 байх юм шүү. За энийг бол анхаарах хэрэгтэй. За тэгээд дараагийн яг энэ бодгоо зөв бодсон уугүй юу гэдэг дээр бас одоо мэдхэд хэрэгтэй эдэн зөвлөгөө бол бүхэл хэсэг бол эрэгч байж болон сөрөгч байж болно. Хэрвээ тоо сөрөг байх юм бол за тэр тооны бүхэл хэсэг нь сөрөг гарч болно. Сөрөг гарна. Ер нь бол харин боторхой хэсэг бол үргэлж нэмэх эрэг тоо гарч ирж байна. За тэгээд бүхэл хэсэг болон боторхой хэсгийг хооронд нь нэмэхэд нөгөө тоо маань гарч ирнэ. Жишээ нь 2.8-ийн бүхэл хэсэг буюу хасах 3 дээр боторхой хэсгийг нэмэхээр хасах 2.8 гэд за уг тоо маань бол олдож байна. За энэ дээр бас 4 дээр нэмэх нь 0.2 гэд 4.2 гэд нөгөө тоо маань бол бас олдож байна.